7 дахь жилдээ үргэлжилж байгаа Sprite Super League-ийн тэмцээнд энэ жил эрэгтэй 20 баг, эмэгтэй 8 баг өрсөлдсөн. Аваргын төлөө цуврал тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Эрэгтэй аваргын төлөө тоглохоор Оросоо эзэнтэй Монторх болон Буян далайн эзэнтэй Иргэний нисийн ерөнхий газар буян тухай багууд шалган үлдээдсэн. Эдгээр багуудын хувьд хоёулаа бүсийн 2 дугаар байраар плей-офф шалгарч, Монторх багийн хувьд Отгон тэнгэр их сургууль, Хөвсгөл нэг үе, Capital Шонхор гэсэн хүчрэг багуудыг хоцсон бол Sprite League-ийн 2 удаагийн аварга буян тухай багийн хувьд Mongolians, Таны Импс болон Эрдэнэ өрсөлдөгч Хасуу Mega Stars багуудыг хожиж бүсийн аваргууд болсон. Аваргын төлөө цувралын эхний тоглолт өнгөрсөн бям гарагт ууж, Монторх баг 73-63 харьцаатай хожоод байсан билээ. Улмаар цувралын 2 дахь тоглолт өчигдөр спортын дугаартанд үргэлжлэн явагдсан. Энэ тоглолт тунд тэнцүү маш өрсөлдөөнтэй явагдаж, Монторх багийн хамгаалагч Бацолбоо 22 оноо 17 самбар 10 бөмбөг таслалт хийснээр бага хожид төдөлсөн. Улмаар 71-64 харьцаатай Монторх баг цувралын 2 дахь тоглолтод ялалт байгуулж, Sprite Super League-ийн аваргаар анх удаага тодорлоо. За, энэ тэмцээнийг зохион байгуулсан нийт хамт олонд маш их баярлж байна. Манай баг бол 2 дахь жилдээ оролцож байгаа Монторх баг. Түрүү жил харамсалтайгаар хожигдсон. Энэ жил ингээд авраг болж байгаадаа маш их баяртай. Монторх компани захирал Оросоо захиралтай маш их баярлж байгаагаа илэрхийлэх нь зүг баха. Зүүн бүс талдаа бол нэлээд ширүүхэн тоглолтууд болсон. Отис Отгон тэнгэр их сургууль эхний учраа маань, 2 дахь нь Хөвсгөл нэг үе, 3 дахь нь Capital Шонхор ингээд аврагын төлөө иргэний нисгтээ гараад яллаа. Маш их баяртай байна. Ингээд Монгол улсад маань сагсан бөмбөгийн спорт хөгжих болтгоо л гэж ерөөдөө. Эрэгтэй аврах багийг 10 сая төгрөг, мөн аврагын бөгж, малгай, цамц, алтан медаль, цомоор шагнуулсан. Мөн тэднийг үндэсний Супер Лигийн тэмцээнд оролцох урилгыг энэ үеэр өгсөн юм а. Харин 2 дахь удаага мөнгөн медаль авсан Иргэний нисийн ерөнхий газар буян тухай баг 3 сая төгрөг мөнгөн медалаар шагнагдсан. Харин Sprite Super League-ийн финалийн үнцэнтэй тоглогчоор 2 дахь тоглолтод triple double гүйцэтгэсэн Монторх багийн тоглогч Бацолбоо тодорч, ирэх 10 дугаар сард Бээжин хотод болох Golden State Warriors болон Los Angeles Lakers багуудын тоглолт үзэх ирэхээр шагнуулсан юм а. Аврагын цуврал амар ширүүн боллоо. Тэгээд өөрийнхөө чадхаар тоглоод багшийнхаа хийгснээ хийгээд тэгээд хамгийн гол нь багийн амжилт. Тий. Өөрөө ч бас аврагын цуврал triple double хийлээ шүү дээ. Энэ талаар юу гэж бодож? За бэлтгэл үр шимтэй зээлээ. Амар их баяртай байна. Ер нь Sprite Super League-ийн авраг болсон сэтгэл зүйн хэрэг. Маш хамгийн өндөр шагнал миний тамирчин болоод тавьж хамгийн өндөр шагнал байна. Дараагийн нэмсэж юм. За баярлаа. Харин удирдын шилдэг тоглогчоор Capital Шонхор багийн тоглогч Төмөр тодорсон. Харин эмэгтэй авраг багаар Баянзүрх Бүүс баг тодорч 3 сая төгрөгөөр шагнуулсан бол Таны Импс баг мөнгөн медаль хүртэж 2 сая төгрөгөөр шагнуулсан. Мөн тэмцээний хаалтын ажиллагааны үеэр Монторх багийн дэмжигч Лавгсүрэн Азтай үзэгчээр тодорч Golden State Warriors, Los Angeles Lakers багуудын тоглолт үзэх ирэхээр мөн шагнуулсан юм а. 7 жилийн хугацаанд бол энэ зохион байгуулалтын одоо төвшин ил сайжирч байгаа. Тэгээд одоо 75 баг нийтдээ Sprite League тоглож штэ. Тэгэхээр 9 сараас эхлээл 5 сарын сүүл хүртэл үргэлжилж байгаа. Хамарч байгаа хүрээнд одоо их томорч байгааг хэлж байна. Тэгээд нийтдээ 1200 гаруй тамирчин оролцоод ингээд спортын заал танхимд бид нар одоо дүүртэл нь тэг үзэгчдийг цуглуулж чадж гин гэдэг бол их олныг хамарсан багийн спортыг ийм өндөр түвшинд гаргахад хувь нэмэр оруулж байгаа гэж бодож байгаа. За энэ жилийн нэг онцлог нь бол 12 оны улирал төрүүлсэн багууд маань дараагийн төвшний дээдлигт ороод тоглосон. Тийм учраас энэ жилийн хувьд харьцангуй бас нэг тамирчдын ур чадварын баг зэрэг ялгаа төрүүлж ажиглагдаж байсан энэ жилийнх бас их ойролцоо байна. Сүүлийн 4 баг бол их ойролцоо хоорондоо маш өрсөлдөөнтэй тоглож байна. Тэгэхээр бол энэ доороосоо залуу тамирчид олноор гарч ирэхэд л одоо гол түлхэц үзүүлдэг ийм тэмцээн. Тэгээд нуруу одоо хурд бэлтгэл ир сайн байгаа нь харагдаж байна л да. Монторх компани Монторх багийнхөө Sprite Super League-ийг авраг болж байна.